За хэдүүлээ цахилгаан орны талаар авч үзье. За энд ямар нэгэн цэник байгаа гэж үзье. За ямар нэгэн Q гэсэн цэник байна. За тэгэхээр энэ Q гэсэн цэнигийн орчим хэдүүлээ R гэсэн зайд цэнигээс R гэсэн зайд нэгэн турших цэник оруулж байна. За энд юм гэхээр ямар нэгэн бас нэмэх цэник оруулж ирээ. За энийг хэдүүлээ турших цэник гээд QT гэж үзье. За энэ хоёр цэник маань бол хоорондоо түлхэлцэх бөгөөд харилцан үйлчлэлийн хүч маань бол энэ чиглэлд гарч ирнэ гэсэн үг. Нэгсний турших цэнийг дүүжлэх хүч маань энэ чиглэлд гарч ирнэ гэсэн үг. За тэгвэл энэ хүчний хэмжээ маань юу юм бэ гэхээр F тэнцүү бид нар өмнө утсан K Q за Q1 Q2 те. За тэрний оронд том Q за хуваа хүчин турших цэник за тэгээд хоорондын зайн квадрат үржих нь R-ийн 1 ж вектор. За R-ийн 1 ж вектор гэдэг маань энэ дээр энэ радиусын дагуу байх энэ векторыг 1 ж вектор гэж нэрлэж байгаа. Нэг гэсний үсэглэр энэ хүч маань энэ хоёр маань нэмэх буюу цэнэгүүд байх тохиолдолд энэ хүчний чиглэл маань энэ R1 ж векторын дагуу чиглэнэ гэсэн үг. Дагуу чиглэл. За тэгвэл бид нар энэ дээр энэ үйлчлэх хүчийг энэ турших цэнэгт нь хуваа. За F-ийг үйлчлэх хүчийг энэ турших цэнэгт нь хуваа. За тэгэх юм бол энэ дээр энэ тэгшлээс юу болчих вэ гэхээр энэ дээр QT гэдэг маань бол байхгүй болно. За эндээс K Q за тэгээд хуваах нь R квадрат үржих нь R гэсэн юм гарчна гэсэн. За энийг бид нар юу гэж нэрлэх вэ? Цахилгаан орны хүчлэг гэж нэрлэдэг. Гэж нэрлээд энийг юу гэж нэрлэх вэ? Цахилгаан орны хүчлэг. За энэ бол цэгэн цэнгийн үүсгэх цахилгаан орны хүчлэг болно гэсэн үг. За яг энэ тал нь болохоор юм гэхээр цэгэн цэнгийн үүсгэх цахилгаан орны хүчлэг. За энийг юу гэж төгөлөр E тэнцүү K Q хуваах нь R квадрат. За тэгэхээр E маань бол өөрөө вектор хэмжигдэх юм бөгөөд энэ дэр нэмэх цэник байх тохиолдолд нэгсний одоо энэ турших цэнийг аваа ичнэ гэсэн үг. Энэ турших цэнийг байхгүй тохиолдолд яригдах юм бол нэгсний энд ямар нэгэн Q гэсэн цэник байна. За эндээс R гэсэн радиусын дагуу R гэсэн 1 ж векторын дагуу энэ цэгт юу авах вэ гэхээр E гэсэн орон байна гэсэн үг. E гэсэн цахилгаан орны хүчлэг байна гэсэн үг. E гэсэн цахилгаан орны хүчлэг. За тэгэхээр хэдүүлээ энэ турших цэнийг энэ Q цэнийг тойруулан дурын цэгт авч үзсэн. Дурын цэгт. За жишээ нь энд хэдүүлээ А цэг байлаа гэж бодъё л дээ. Тэгэхээр энд А цэгийн орон. Энэ А цэг дээр хүүсгэж байгаа орон. За энэ цэнийг аваачаад хэдүүлээ энд аваач. B цэгт үзье. За B цэгийн дагуу ингээд үзэх юм бол үйлчлэх хүч маань бол энэ дээр юу болох вэ гэхээр арай ойрт учраас илүү их хүч гарна тийм үү. За тэгээд энэ хүчийг нь дахиад турших цэнэгт нь хуваа. За энд ямар нэгэн F B цэг дээр үйлчлэх хүч гэж үтээ. За тэгэх юм бол энэ зурган дээр бол тоотлын зурган дээр ингээд харах юм бол энэ дээр бол юу гарч ирэх вэ гэхээр энэ цэгт B гэдэг цэг авсан бол энэ B цэгт орон үүснэ гэж үзнэ. Орон үүснэ. Энэ бол B цэгийн орон. Нэгс нь юу гэсэн үг гэхээр энэ цэнгийн энэ B цэг дээрх орон гарч ирж байна гэсэн. Орны. Энийг юу гэж нэрлэдэг вэ? Бид нар цахилгаан орны хүчлэг гэж нэрлэдэг. Энийг бол цахилгаан орны хүчлэг. Яг цахилгаан орны хүчлэг. Орны хүчлэг. За тэгвэл хэдүүлээ энэ турших цэнийг оронд хэдүүлээ хасах цэнийг оруулаад байна. Хасах цэнийг. За энд ямар нэг нэмэх Q гэсэн цэнийг байгаа. За турших цэнийг оруулж ирээ. Турших цэнийг маань хасах цэнийг байгаа. Q T. За энэ турших цэнийг оруулж ирэх тохиолдолд энэ дээр үл үйлчлэх хүч ямар байх вэ? Эсрэг чиглэлтэй байна тийм. Эсрэг чиглэлтэй. За ингэсэн ч энд үйлчлэх хүч маань бол ингээ гарч ирнэ. За энэ дээр тооцох юм бол E тэнцүү F-ийг хуваах нь QT. Тэгэхээр энэ дээр бол бас л цэнэгтэйг хорогч бол энэ турших цэнийг маань бол нэмэх хасах цэнийг байх нь ерөөсөө хамаагүй гэсэн үг. Нэмэх хасах цэнийг байх нь ерөөсөө хамаагүй. Энэ дээрх орон бол бас л яг энэ өмнөхтэйгээ ижлэхэн GA-гийн дагуул гарч ирнэ гэсэн үг. Ингээ хураагчих учраас
Энд бол юу болчихно вэ гэхээр K, Q, R квадрат үржих нь R нэгж вектор. Нэгсний турших цэнэгээс үл хамаарна гэсэн үг. Нэгсний бид нар энэ том Q гэсэн цэнгийн л энэ цэг дээр үүсэх орныг судалж байна гэсэн үг. Энэ A гэсэн цэгийн дээрх орныг олж байна л гэсэн үг. За тэгвэл энэ нэмэх цэнийг хэдүүлээ өөрчлөөд энэ цэнийг өөрчлөөд энийгээ хэдүүлээ хасах цэнэг болгоё. Хасах цэнэг. За турших цэнийг хэдүүлээ эерэг цэнгээр авч үзье. За энд нэг Q турших цэнийг оруулж ирье. За тэгвэл энэ хоёрын харилцан үйлчлэл авах. За тэгэхээр энд бол энэ чиглэл рүү колон өгч үйлчлэл тий буюу татах үуч үйлчлэл гэсэн үг. F. За ингээд үзэх юм бол энэ хоёрын хооронд маань за энэ томьёогоо бичнэ. За энэ дээр томьёогоо бичих юм бол за F-ийг хуваах нь Q турших цэник байна. За ингээд үзэх юм бол энэ нь бол сөрөг цэник байгаа тохиолдолд энд бол сөрөг утга гарч ирнэ гэсэн үг. Сөрөг утга. Тэгэхээр энэ юу болох вэ гэхээр радиус нэгж вектор маань бол R нэгж вектор маань энэ чиглэлтэй байна. За ингээд үзэх юм бол E гэдэг маань бол ямар нэгэн за энд дэс бол юу болох юм гэхээр ямар нэгэн хасах утга гарч ирнэ. Ямар нэгэн хасах утга. Яг тэгэхээр Q нь өөрөө хасах цэник учраас хасах. Тэгээд ямар нэгэн тоо утга гарч ирнэ. За энийг хэдүүлээ E гэдэг нэг юм тоо утгаар гэж үзье. Тэгээ өөрчн R вектор болно гэсэн үг. Тэгэхээр энэ радиус векторын хувьд эсрэг чиглэлтэй орон байна гэсэн үг. Тэгэхээр бид нар ямар нэгэн A гэдэг вектор ийм байлаа гэж үзье. A гэдэг вектор энэ чиглэлтэй байлаа. За тэгвэл хасах A вектор гэхээр юу гэдэг вэ? Эсрэг чиглэлтэй болдог тийм. Хасах A вектор гэхээр эсрэг чиглэлтэй. Хасах нэг ч юм уу эсвэл хасах хоёр ч юм уу тийм. Ингээд дурын хасах тоогоор үржүүлсэн вектор маань бол эсрэг чиглэлтэй гарч ирдэг. Тэгэхээр энд юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр хасах цэнгийн үүсгэх орон маань хасах цэнгийн энэ зэг дээрх үүсгэх орон маань энэ R радиус R нэгж векторын эсрэг чиглэлтэй буюу өөдөөс нь чиглэлтэй байна гэсэн үг. Энд E байна гэсэн үг. E. За тэгэхээр бол бид нар юу гэж үзэх нь вэ гэхээр нэмэх цэнэг бол орныг өөрөөсөө гадагш харин хасах цэнэг маань орныг өөрлөгөө яах нь чиглүүлнэ гэсэн үг. За ингээд үзэх юм бол юу болох вэ гэхээр бид нэр ийм үр дүнд хүрч байна гэсэн үг. За нэмэх цэнэг маань орныг өөрөөсөө ингээд яах нь гадагш чиглүүлэх нь. За хасах цэнэг маань бол юу болох вэ? Орныг тухайн цэгээс өөрлөгөө яах нь ингэ чиглүүлнэ гэсэн үг. За холдох тохиолдолд за энэ цэгээс ингээд яах нь холдох юм бол R квадратаар уруу хамааралтай бөгөөд яг энэ цэг дээр орон олох юм бол маш бага болно гэсэн. Нэгсний энэ дээрх бол хэмжээ их байна. За энд бол холдох тусам квадрат хамааралтай учраас уруу хамааралтай учраас энд бол яхаа гэхээр орон багаснаа гэсэн. Тэгэхээр нэмэх цэник маань бол орныг өөрөөс нь гадагш хасах цэник бол яах нь орныг өөрлөгөө дотоос чиглүүлнэ гэсэн үг. За үргэлжлүүлэн жишээ авч үзье. За энийг хэдүүлээ Q1 гэсэн цэник маань нэмэх цэник, за Q2 гэдэг цэник маань хасах цэник, за Q3 гэдэг цэник маань нэмэх цэник гэж авч үзье. За энэ гурван цэнэгтэй харилцан үйлчлэлцэг хэдүүлээ нэг цэник сонгож авъя. За энд юу болох вэ гэхээр Q4 гэсэн цэник байна гэж үзье. За энийг хэдүүлээ ямар нэгэн турших цэник гэж үзье. За QT гэж үзье. За тэгэхээр энэ эхний энэ цэнэгтэй маань энийг хэдүүл улаан болгоч. Улаан. За энэ хоёр цэнэгүүд бол хоорондоо түлхэлцэн. За түлхэлцэх учраас харилцан үйлчлэх энэ турших цэнэг дээр үйлчлэх хүч маань за ийшээ гарч ирнэ гэсэн үг. Энэ шигээ F1 гэж үзчих. За дараа нь энэ хасах цэнэг маань энэ нэмэх цэнэгтэй таталцсан. Таталцах учраас энэ шулууны дагуу татах хүч нь үр дүн чиглэнэ гэсэн үг. За үр дүн чиглэл. За ийшээгээ хэдүүлээ F2 авч үзье. За дараагийнх нь болохоор юу вэ гэхээр F3 гэдэг хүч гарч ирнэ. F3 гэдэг хүч маань энэ хоёр хоорондоо ижил цэнгүүд байгаа учраас түлхэлцэн. За түлхэлцэх учраас хэдүүлээ энийг улаанаар дээш навах гэж үзье. За ингээд F3 гэдэг хүч. За тэгэхээр энэ цэнэгт үйлчлэх хүч маань
Энэ буюу турших цэнэгт үйлчлэх хүч маань энэ гурван хүчний вектор нийлбэр байна гэсэн үг. Вектор нийлбэр. Юу яах вэ гэхээр F1 нэмэх нь F2 за нэмэх нь F3 байна гэсэн үг. За энэ бол юу вэ гэхээр нийлбэр хүч. Нет гэдэг нийлбэр. За ингээд нийлбэр хүч байна. За тэгвэл энэ дэр цахилгаан орны хүчлэгийг бол хэвлээ. Цахилгаан орны хүчлэг гэдэг маань бол бидний хувьд юу байх вэ гэхээр E тэнцүү F нийлбэр хүчийг юу болох вэ гэхээр турших цэнэгт нь хуваана гэсэн үг. Турших цэнэгт нь хуваана гэсэн. Тэгэхээр энэ маань бол юу болох вэ гэхээр нийлбэр энэ цэг дээрх цахилгаан орны хүчлэг байна гэсэн. Тэгэхээр энд юу болчих вэ гэхээр нэр бид нар цахилгаан орны хүчлийг олох маань энэ үйлчлэх хүчийг турших цэнэгт нь байна. За ингэх юм бол F1 маань бол юу ах вэ? F1 маань бидний хувьд K за Q1 за турших цэник хуваах нь за энэ хоёрын хоорондын зайг хэдүүлээ R1 гэж үзье. За тэгэх юм бол R1-ийн квадрат F2 гэдэг маань K Q2 өвчин QT за хуваах нь R2-ийн квадрат. За бид нар энд чиглэлийг тооцсон. Зөвхөн энд хэмжээг тодорхойлж байгаа учраас энд модуль авахгүй ярьчих. За тэгээд эндээс бол юу болох вэ гэхээр F3 гэдэг маань юу болчих вэ? K Q3 өвчин QT хуваах нь R3-ийн квадрат. За энэ зайг R2, энэ зайг R3 гэж. За ингээд бодох юм бол энэ юу болох вэ гэхээр F1-ийг хуваах нь QT, нэмэх нь F2-ыг хуваах нь QT турших цэник, нэмэх нь F3-ыг хуваах нь QT байна гэсэн үг. За эндээс бол юу болчих вэ гэхээр энэ нь бол энэ цэнигийн үүсгэх цахилгаан орн болно гэсэн үг. За тэгэхээр E гэдэг цахилгаан орны хүчлэг маань нийлбэр маань E1 дээр нэмэх нь E2 нэмэх нь E3 байна гэсэн үг. Энийг бид нар юу гэж үздэг вэ гэхээр суперфизикийн зарчим гэж нэрлэдэг. Суперфизикийн зарчим. За тэгэхээр энэ суперфизик гэдэг нь бол нэг нэгнээс үл хамаарах зарчмыг тодорхойлдог бөгөөд энэ Q1-ийн үүсгэх энэ цэг дээрх орон. За хэдүүлээ доор нь авч үзье. За энд Q1 цэник байгаа гэж үзье. За энэ цэг дээр үүсгэх орон энэ дээр G1 байна гэсэн үг. За энэ G1 гэж үүсэж байгаа орон маань нөгөө хоёр цэнэгээс үл хамааран энэ дээр үүсэж байгаа. G1. За тэгвэл дараа нь хэдүүлээ эндээс ийм зайд ямар нэгэн хасах Q2 гэсэн цэнийг авсан. За тэгвэл энэ дээрх орон бол яах вэ гэхээр энэ рүүгээ яах нь чиглэнэ гэсэн үг. E2. За Q3 гэдэг цэнэг маань энэ дээр яах нь ийм байгаа. За тэгвэл энэний үүсгэх орон энэ шулууны дагуу энэ дээр гадагш чиглэнэ гэсэн үг. E3. За тэгэхээр энэ гурвын вектор нийлбэр маань энэ цэг дээрх цахилгаан орныг тодорхойлно гэсэн үг. Цахилгаан орны хүчлэг. За ингэ вектор нийлбэрийг бид нар мэднэ. Параллелаар зураг гаргаад ирнэ. За энэ дээр яах нь энийг ингэж параллелаар зургаад тэгээд энэ дээр яах нь E3-ыг ингэж зурчих юм бол нийлбэр маань бол бид тэр юу гэж гарч иж байна. За нэг эхлэлтэй, нэг ийм төсөлтэй, эндээс энэ хүртэл энэ бол нийлбэр вектор гарна гэсэн. Тэгэхээр ингэж гурвуулангийнх нь вектор нийлбэрээр нэмж яах нь цахилгаан орны хүчлэгийг тодорхойлно. Тэгэхээр энэ бол бидний хувьд тухайн цэгт үүсгэх цахилгаан орны хүчлэгийг цэник бүрийн үүсгэх цахилгаан орны хүчлэгийн вектор нийлбэрээр тодорхойлогдно гэсэн. Энийг бид нар суперфизикийн зарчим гэж